цаг нэлээд орж байх шиг байна. Цагаан сар нэлээд өгч байх шиг байна. Цаашлаад яриад байх юм бол цаг нэлээд орох байлгүйдээ ажил үйлс нь өөдрөг үтэмжтэй байж, ард олон түмэндээ авшиг үеийн гიშгтэй байж, бэлэгтэй дэмрэлтэй өрөөлтэй бидний нэг гэдэг нэвтрүүлэг чинь өдрөөс өдөрч өргөжин дэлж өргөн олон түмэндээ өшөө олуулаа олон жил сайхан үзэж байхын өлзий дэмрэлтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлэн айлтгая. Үнэхээр урлагт одоо цойлох гэдэг бол ука шиг л бай гэж би ерөөгээд ш. Уйраагаад гой дуулвал жавхлан шиг бай. Үнэхээр уйрааж ш жавхлан. Яг тэр хэмжээнд бай. Хөтлөгч хүн. За одоо нэг жоохон намдуухан суугаад нэг хоолундаа идэх гээд байна уу? Бас нэг хоорондоо жоохон сонин сотын ярилцах гээд байна уу гэх. Би Өмнөг аймгийн Булган сум ариат Боржгоны хотод явагт бүд дөржийн прүс өгөх гэж юм байгаамаа. Ер нь тэгээд урлаг тайртай урлагт одоо сэтгэл зүрхээ өгсөн багасаа. Тэгээд соёл урлагийн сургуулийн жүжигчний ангид орох хүсэлтэй байсан боловч хараахан тэнцэж чадаагүй. Тэгээд соёлын дээд сургуулийн соёлын менежментийн ангийг төгссөн. Соёлын менежер мэргэжилтэй ийм залуу байгаамаа. Тэгээд ер нь соёлын менежер гэдэг одоо мэргэжлийнхээ дагуу одоо нөө байшин бариул барилгачин багт очилох хуулагт. За тэгээд тайзан дээр гарууд бүжигчин гэдэг чинь ер нь тал талын сонирхлынхаа дагуу тэгээд ерөнхийдөө явсараад ер нь бол одоо сүүлийн үед ерөөл гэдэг энэ чиглэлээр барьж л авч байгаа юм л да. Бэлэг танхаа авьяастай гэж өөрийгөө өргөмжлөөд байгаа чинь биш, тийм танхаа манхаа зодоонч мэдээж гэж хүмүүс яг ингэж ойлгоод байгаа байхгүй. Энэ бол нөгөө хүмүүс чинь тийм нэг сонин содон нэр хоч тийм юм дэх дуртай юм байж. Би эхлээд зүгээр ерөөл цөхөө гэдэг пэйжнийхээ нэрийг тавьсан. Тэгсэн хүн сонирхдаг аа. Одоо лайк майк дагдаг. Шинэ цагийн ерөөлч гэлээ. Бас байдаг. Хүмүүс яг юм сонин содон этгээд нэрэнд л дуртай юм байна гэж шууд танхаа ерөөлч гэж яачих гээд. Би ч өөрөө яаж байгаа юм бах манай юу дүү мобэж хөтөлж байгаа. Танхаа ерөөлч гэж солих. Гэт танхаа ерөөлч гээд ингээд пэйж нэрлэлсэн чинь харин бүр хүмүүс миний одоо пэйжийг дагаад сонирхоод ороод ингээд лайк майк нэмэгдээд тэгээ явцсан баг. Тэгээ яг пэйжний нэрээр хүмүүс намайг энэ тэнд арга хэмжээгээр очихоор танхаа ерөөлч тэргээл гаргаал байдаг л да. Тэгээ яг ерөнхийдөө яг пэйжээр л хөвчлэн бас танигдаад байгаа юм болов уу гэж л бодоод байгаа л да. Би яг миний ордоор яг удаан шүү. Тэг их харамсаж яаж яасан юм аа. Яг нэг жигсаадаг ш та конкурсын дүнгээр яг миний ордоор тасцсан. Өнгө үеийн тухай үед их л чармааж одоо шалгуулсан даанч тухай үед хааж тутсан л да. Би чинь соёлын коллеж, соёлын дээд сургууль болоо сүүлд төгссөн. Баг тойрогт байдаг. Одоо яг төв гал командын тэнд баг тойргийн атманууд ирдэг. Орж иж арх тарсан ихтэй зовлонтой. Би чи ер нь их сэргэлэн байсан гэх юм уу. Аргалж байгаа аль болох тэднэрт зодуулахгүй хүн шиг, тэднэрт арх авч өгөхгүй хүн шиг ингэж 4 жил одоо явж байгаа л. Манай дээд мэд курсийнхэн бас ер нь одоо тэр үед чинь бас юм жоохон арх марх явдалтай байлаа ш. Би бол нэг хүн зодоо дээрлэхэд байдгүй, хүнд зодуулаад байдгүй, мөрөөрөө ийм л оюутан. Ял аргалж байгаа л нэг ингээл болтаал гарчдаг л юм л оюутан байсан. Манай Боржгоны хотод яваг гээд ерөнхийдөө эмч отож ийм л улсууд байсан юм билээ л дээ манай өвдөд. Яг манай аав бол яахан сайхан дуулдаг. Зүгээр сайхан одоо энгийн жирийн л хүн. Одоо ерөнхийдөө малчин байсан, малчин байхаасаа ахгуулаад сум орныхоо одоо бүх л хөгжил цэцгэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулсан. Манаач юунаас ахгуулаад, ачигчаас ахгуулаад ерөөс сумын засаг дарга хүртэл сумынхаа бүх ажил төрлийг хийсэн юм. Сайхан найранд гурван дуутай ийм л одоо хүн. Ээж маань бол одоо Монгол Хэл уран зохиолын багш, насаараа багш, хичээлийн эрхлэгч байсан хүн. Ээжийн хувьд бол яг нь шинэ жил одоо сум орон нутгийнхаа урлаг уран сайханд хөтлөгч хийдэг байсан.
Он гэж болдог байсан шүү дээ одоо. 1980 эдэн он сайн байна уу? 90 он гэх он болж ингэж оныхоо үг мөгийг их зохиодог, бичдэг, цээжилдэг. Тэгээ тэрний юмнууд л надад байна уу гэж би бодоод байгаа. Ээжийн тэр юм үг зохиодог, цээж за аавын дуулдаг юм хоёр нийлээл тэгэл би нэг урлагийн хүн болох болсон юм болоо да. Ерөөсө багасаа л нэг тийм тайзан дээр олонний өмнө гарах сонирхол маш их байсан. Нэг би чи хамтлагтай байж үзлээ. Cover дуучин байж үзлээ. Хөтлөгчтэй холбоо гэдэг хөтлөгчийн холбоотой би чинь бас нэг 10-аад гишүүнтэй ингээ хөтлөө дуулаад ингээ янз янзын урлагийн салбарт янз янзаар л ер нь явсаар байгаа л яг сүүлийн нэг 2 жил л яг энэ ерөөл гэдэг юм дээрэл ер нь тогтцсон доо. Цааш нэг 15 жил зүтгэж шиг боллоо шүү. Ер нь 15 жил болсон. Яг ер нь яг насаараа л зүтгэж байгаа бах. Сүүлийн 15 жилд л одоо юм хамтлаг илүү дутуу юм үйлдэл хийж эхэлсэн тий. Яг ер нь төрсэн цагаасаа цэцэрлэгт байхаасаа хойш бол ер нь сэтгэл зүрх бүх юмаа бол урлагтал ингээл урлагийг бодоол мөрөөдөөл нөгөө алдартай хамтлаг дуустын сонин манин гэдэг нөгөө хандаа наагаал дуугийн сонсоол ингээд явсан бах. Зүгээр яг үйл хөдлөл хийж эхэлсэн гэвэл нэг 15 жил болцсон баха. Энэ болчих шиг боллоо шүү. Юм хэцүү байх тусам минь та намайг зоохыг хүссэн чуучлаарай чиглээ бурхан мэн. Би ч одоо юм янз янзаар урлагт үзэж байна дөө. Cover дууч одоо дуучин BX-ийг би бол бас л янзын coverлж байсан өө. Ерөнхийдөө зарим хүн андуурчл байлаа. Тэрийг ашиглаж би бас өөрхөн бас зарим нэгийг бас хулигдчих явлаа. BX гэж болж бодлоо орж. Тухайн үндэснээ байгууллагын менежертэйгээр би BX-ийг авцраа гэж би өөрөө уцаар ярингуудаа би өөрөө BX-ийн хувцсыг өмсөж одоо тухайн шинжил дээр нь орж тэр хүртэл янз янзаар ер нь хүмүүс ер нь ялгадаг байсан. Ингээл харшил зүгээл жилет малгай өмсөөл BX-ийн дууг дуулаад тэгэл бас өөрхөн бижигнүүлж байсан. Тухайн үе чинь 2010 онд яг нэг 10 жилийн өмнө болж байгаа ажил шүү дээ. BX тухайн үед амар байлаа. Тэр нэг арга хэмжээнд BX-тэй тааралдчихсэн гэсэн л дээ. Яг доорацсан явж байгаа. Таарсан шүү дээ. Одоо Чингис ресторан чинь аюу шүү дээ. 1 давхуртай, 5 давхуртай 2 ресторантай шүү дээ. Яаж яагаад би хоёулын дээр нь дуулах бол таараад нэг рүү н орчоо гарсан чинь тэнд бас BX дуулчаад дээшээ гарцсан байсан байхгүй. Тэгээ тухайн хүмүүс одоо их гайхсан байхад түрүүн BX ирж дуулчаад ахаад бас хувцас дээр ороод ир тийм магтаал гэж бодсон баг. Гэтэ тухайн үед нэр шинэ жилийн хүмүүс чинь ерөнхийдөө хөөрцөн, баярлцсан, жоохон дөрөгцсөн, алдсан байдаг болохоор сүйдтэй ажиглаагүй болов гэж боддоо. Яг танд явсан гэсэн. Яг улаан бол нүрэлдээгүй. Зөвөр ингээл зөрөлдөж явсаар байгаа сүүлдээ яалтгүй мань хүн над руу миний уцыг олоод хаач юм болоо ярьсан л да. Өшөө одоо болооч ээ. Ахиж одоо ийм байдалтай чамтай тааруул шүүхтэр болсон шүү гэж буцаар ирсэн. Тэгээ би за би ахиж чамайг дуурайхгүй гэж хэлсэн. Тэгэл яг тэр хэлсэндээ шууд хамтлаг байгуулсан. Бараг хоноггүй чухал байгуулсан л да. Шинэ жилч төгссөн байсан. Тэгээ шинэ жилээр чи ер нь нэг тийм нэг ганцаараа ингээл хөтлөөл ядраад байдаг. Тэгснээс бас нэг хамтлаг байгаад хамтдаа хүч нэмэхээр бас хамаагүй зүгээр байдаг. Тэгээ яг л одоо тийм pop R&B чиглэлийн хамтлаг дуулдаг, бүжгэлдэг, торон зөгдөг хамтлаг байгуулаад 2-3 клип гаргасан чи хүмүүс BX хамтлаг байгуулчихжээ гэдэг нэгсэг тэгж шуугж байсан. Та хүмүүсийг саран зэмэд татна өдрийг шүү дээ. Тухайн үед тэгэж байгуулсан. Тэгээ яг хаа тэгвэл шинэ жил болохоор ямар ч байсан их хэрэг болдог хамтлаг. Бусад үед нэг гийгүүлээ сүйд болохгүй ч гэсэн шинэ жилээр ер нь их амьд ордог. Одоо ч гэсэн манай саран хамтлагийн нэг гишүүн маань хөтлөгчдийн холбооны мундаг гарамгаа хөтлөгч болцсон. Хамтдаа хоёулаа бас нөгөө нэг ерөөлч нэг дүүтэйгээ нийлээд
сорон замтлаг гэж гараад бас сая шинэ жилээр бас энэ тэн дөргөөж л байл. Манай өмнө аймагч өөрөө ерөөлчдийн үлгийн нутаг. Алдар зуутай маш олон ерөөлч нар төрөн гарсан байдаг. Нутаг усны газрын онцлогоос ахгуулаад ер нь бол өмнөд бол их тийм ерөөлчдөр алдартай. Би багада ерөнхийдөө ерөөлч нар гэдэг ямар хүмүүс гэдгийг ерөнхийд нь мэднэ. Тухайн үед би ч нэг бага залуу хүүхдээс болохоор сонирхдаггүй байсан. Тэнгүүд яг харьцуулагдаж байгаа байхгүй. Одоо ингээл сүүсийн уртын дуу төгссөн голдуух нөхдүүд байгаа шүү дээ. Уртын дуугаан дуулчаад нэг хэдэн дөрвөн мөрд ерөөчдөг. Тэгээ за эднэрч бол ингэж ерөөж худлаа юм байна. Би ерөнхийдөө энэ талын юу орон зай ер нь бол одоо дутагдж байгааг би л ер нь тэгээ оролдож үзмээр юм байна да гэж тухайн үед чинь бүр хэдэн жилийн өмнө нэлээд 4-5 жилийн өмнө. Тэгсгээ нэг тухайн үед тэгж бодоод орхицээ. Тэгээ орхицээ явж байгаад өмнө руу нэг юуны үлээ нэг сумдуудаар явсан юм аа. Сумдуудаар явж байгаад би зүгээр ингээд нэг орой нэг уйдаад нэг хамт яваа багийнхандаа зүгээр би ерөөсөн байхгүй шууд хараад за энэ хүн ингээд байж юм гээд зүгээр маазрах маягтай ирсэн чинь тухайн үед явж байсан хас медиа гээд найруулагч Сүхбэ гэж залуу байд. Тэр явж байсан. За чи наад чинь бол их ер нь их өвөрмөц юм байна шүү. Чи тэр авиаслаг монголчуудыг шаваад баг ормоор юм байна да. Юу би тэнд орж онгой болоод явахгүй гэдэг. Тэгээ орхицсан. Тэгэл явдгаараа яваад би жоохон эрүүл оролдоод яваадсан байхгүй. Ерөнхийдөө оролдож явж байгаад нэг усны найран дээр ирүүлсэн. Тэгсэн чинь тэр усны найран дээр баахан урлаг соёлын бас олонний танил улсууд байсан юм байлээ л. Тэгсэн чинь тэр дунд нэг хүн байж байгаа гар утсаараа миний ерөөлийг бичлэг хийж аваад сошиал тавьчих. Шинэ цагийн ерөөлч гинэ гэж тавьсан байсан байхгүй. Ирсэн өсгөө чинь гэргийн утсан доосоо энэ андгайдууд нь байна. Ажлын ерөөсөн алдар цэцэг толгойд тавиад аятайхан сайн ямар нэг юм байсан дараа үрдэг. Хоёроо хүрэлцээсэн байна. Тэг хүмүүсээ яг ерөөгөө дуусахад хүмүүсээ ингээд харц. Өстой гоё бидний гоё ингээд ямар гоё магтчих байгаа энэ залуу гэдэг ингэж байгаа. Тэр хүмүүсийн царай их гоё. Тэр яг ерөөд доосаал хүмүүсийн царай руу харахад нэг тийм гоё гэрэлтсэн царайнууд тэрийг харах их гоё кайфт. Тэр амны бэлгээс ачтын бэлэг гэж дандаа сайхан юм яриа, сайхан юм яриад танаах гэдэг энэ сайхан аль дэвжид, дэлгэрч, цэцэгдэж, хөгжиж, ашиг орлого нь аривжин тэлж, асгар нь сагж, эрүүлэн саруу сайхан амьдраарэ гэж хэлчихэр хүн ямар ч хүн яста гоё үг хэллээ, гоё ирэл бодлоо. Хураа тэр ирэл бат сайхан оршуултгаа гэдэг хүн болгон тэгж хүлээж аваад тэгж байгаа тэр хүмүүсийн баярлж байгаа, хурааж байгаа тэр дууг сонсож хүмүүсийн баярлсан, гэрэлтсэн царайг харах л гоё байд шүү дээ. Тэгээ дан яг ерөөгөө яваад байхаар бас жоохон цулгаад яад. Хүмүүс чинь монголчууд чинь дуулах дуртай ардсан учраас дуу зохиож дуулах гол бас горгон байна гээд манай мариу орж багш байд. За та нэг ая зохиоод, би нэг өвөө зохиоод нэг сайхан дуутай болъё гэд ерөөё гэдэг дуу зохиогоод ингээд дуу зохиосон чи ерөнхийдөө гайгүй хүмүүс таалагдаад тахаар сумаг бол одоо энэ намар ер нь гаргана. Ер нь дандаа одоо ерөөлч гэдэг утгаараа дандаа бэлэг дэмбэрэлтэй. Одоо миний дуунууд чинь шүү дээ. Ерөөё гэдэг дуу байж байна. Энх явж мөнх жаргаарай гэдэг дуу байж байна. За тэгээд одоо миний хайр гэдэг дуу байж байна. Тэгээд нэг тийм бэлэг дэмбэрэлтэй голдуухан. Дандаа сайн сайхан. Одоо би төрсөн өдрөөрөө 3 сарын 18 төрсөн шүү дээ. Төрсөн өдрөөрөө нэг дуу бас гаргах гээд ерөөлөөр болог гэдэг нэртэй дуу игээдээ бас бэлтгэл ажил хийгдээ явж байгаа. Дахид давраад ич одоо бүр цомог мом гаргах гээд одоо бүр ерөөлийн 9 дуутай цомог гаргах гээд ингээд ер нь одоо энэ намар бараг гаргах гэж хаа энэ намар ер нь цомог гаргах чинь гэсэн төлөвлөгөөтэй ингээ явж байна да.
За одоо цагийн залуучуудаа бас нэг хэлчмээр юм байна тий. Хэлж болно шүү дээ тий. Эрүүл мэндийг хайрлахгүй байна. Одоо манай энэ залуучууд архит тамхи. За тэгээд энэ шарсан хуурсан янз янзын хоол, энийг хятад солонгос тансаглал энэ их дэмийн өвчлөн их залуужаад байна уу даа гэж хараад байгаа. Тэр эрүүл мэндээ хайрлаарай залуучууд минь гэж одоо залуучууд дүүнер үе тэнгийн найзуудтай хэлмээр эрүүл байж их гой зүйлийг хийж бүтээж мөрөөдөлтөө зорилготой өрмээр байна. Одоо жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос чухам жаргалан эрүүл инхийн нэгэн жаргалан гэж одоо их зохиолч даш дөржийн нацаг дөрж гэж энэ мундаг одоо зохиолч хүний энэ шишлэл бол яахын аргагүй би байнга энийг одоо амьдралдаа их санаж мөрдлөг болгодог. Би бол ер нь хүнд нэг гай болчихгүй юмсан. Хүнд хүнийг нэг муу мухай ямар уруу татчихгүй юмсан. За дээр нь арх. Дээрээс миний гол баримталтай гэж чинь арх тамхи хоёроос өсө байн хол явъя. Энэ залуучууд өнөрөө ч гэсэн хол байлгах. Ээж аваа сайхан хайрлах хэрэгтэй байна одоо тий. Үчийн зингээний газар согтуу юм шиг даруйж үеийн хонгор бүсгүүдээ мансуурн цэнгэж явах чинь насан муурал ээж чинь үнэний дэлэн шутарч намрын хүйтэн шөнөөр зэлэн дээр чихүүцэн суугаа. Өр авлага нэхгүй эхийн сэтгэлийн хүүхнүүд яг л орлож харагдаач өвөл босгоос уртж ээжтэй нэг очоорой гэж одоо ингэж бүгд энэ одоо дашбал руугаа ахсны энэ мундаг шүлгийг сэлмээр байна. Дээрээс мөнхөд мандах алтан нарны туяан дор дэлхий дахиндан алдартай агуу дээдсийн үлгийн авшиг уянтай ард олон түмэн алдарт Монгол түмэндээ амжилан захих аж жаргалын сайхан өрөөл байна. 17 дугаар жарны усан цагаан бар жилийнхэн хаврын тэргүүн сарнаараа хамгийн дотны эрхмүүдтэйг хайртай дотны тав хүн маань өндөр настай өвгөд дээдстэй амар мэндийн золгож тохой золгон мэдлээд нарны өнгөтэй сайхан бүсээ зөв ороогоод нандин сайхан сургаалын сонсоод настан буурдуудаасаа нас буян гişиг хайрлуулаад эрүүлэг саруул сайхан энг явж мөнгө жаргаж айсгүйс давтуулаад байгаа амны хаалтнаас салгадгүй айхтар муу корона өвчин чинь цагийн сайхан ирж цас мөстэй хайлаад цагаан сараараа бүгдээрээ цалгиж юу сансан 9 цагаан өсөл чинь сэтгэлчлэн бүтэж өглөө мандах нар шиг гэгээдэг сайхан жаргал өнгөнгийн цэцэг шиг дэлгэрэх сайхан жаргал өөдөө ноцох гар шиг цаваа сайхан жаргалтай ертөнцийн наранд дэвэгдэж 9 үеэрэн жаргаж явахын өлзийтэй сайхан өрөөлийг өнөр олон Монгол түмэн та бүхэндээ өөдөөд нь өргөнмөрн дэвшүүлэн альтгая.